Их хурлын дарга ингээд нэг 5-6 орны парламент харж шүү, та нарыг харж байгаа шүү өдр гэж загнааж байгаа юм шиг, дарамтлаад байгаа юм шиг энэ хэлцээрийг их хурлаар хилцүүлмээргүй байна. Харж л байг л да, харахаараа яад юм. Бид яах ёстой юм? Үсээ самдах юм уу? Ойлгохгүй наадах чинь. Дээрэс нь улсын хурлын гишүүн асуулт асууж байхад тэр хүнээсээ асуу өдр гэд ингээд суудаг энэ урбан клауж өдр ингэмээргүй байна. Ардын намын даргад өрсөлдчхөөрөө одоо томорчт юм уу? Их хурл дээр ер нь намынхаа их хурл дээр сууж ийн гэж бодоод байгаа юм уу? Энэ өөрсдийнхөө харилцааг жоохон анхаармаар байх юм. За тэгээд олон улсын хэлцээр зээлийн гэрээ сойрхон батлал байдаг. Одоо чинь газрын тосны боловсруулах үйлдвэр чинь хэцүү байдалд байгаа шүү дээ. Бид нар нойлон цагаан сарын өмнө энтгээс авсан зээлийг дахиад нэмж сойрхон батлах ёстой. Бид нар өстой амжуулна гэж авсан. Өнөөдөр зээлийн зарцуулга нь шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа байхгүй юу? Дээрээс нь хайгуул байхгүй. Хайгуулын ажил нь үндсэндээ зогссон. Одоо энэ засгийн газарт орсон Баламсурын гишүүн бол одоо манай ажлын хэсэгт ажиллаж байсан болохоор энэ асуудлыг сайн мэдж байгаа. Дээрээс нь оюутлогын гэрээ. Оюутлогын гэрээг одоо хянан шалгах төр хороо хилцээд бөө юм болж штэ. Санжаанбаяр тэр юу гэж ярьж энэ гэрээг сойрхон батлуулж илаа. Өнөөдөр өөрөө байхгүй. 51 он гэхэд Монгол улс Рио Тинтод өртөл хэвээрээ байна. Тэгээд тэр Санжаанбаяр нь би толгоогоороо хариуцсан энэ бол ёстой дэлхийн нийт харж гин Монгол улсыг харж гин гэж батлуулсан. Одоо тэр Санжаанбаярын толгой хинт чирэггүй л байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг одоо энэ бидний хилцээд байгаа асуудал чинь хариуцах хүн нь тухайн үед яг гараад ирэхээр байхгүй. Их хоёр сайдаа таны яриад байгаа над арширны үйлдвэрүүд чинь богих юм уу бодох юм уу? Сая Баламсурын сайд бол эхлээд богийнхаа арьсыг боловсруулнаа, дараа нь тэр бодихын асуудлыг хилцүүл болно гэсэн. Боловсруулалтын дарга болохоор дарханд арьширны үйлдвэр барьж исэн тэр хувийн хвшлийн залууг барьж аваа шорон тэгэл хамаг юмыг дампруулсан штэ. Тэгээ одоо өөрөөсөө чадахгүй л байгаа штэ. Танд бэлтгэл ажил гэж баг байхгүй дээ. Боловсруулалтын дарга. Та сая бол үг хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэд ингээд нэг эхлээд энэ асуудлаа ярихдаа нэг гой юм ярьдаг. Экспорт хэдэн хувиар нэмэгдэнэ, эдэн хувиар нэмэгдэнэ, ийм гоё сайхан болно гэд бэлтгэл ажил нь үнэндээ байхгүй л байна гэж харж штэ. Тэгээ энийг ингээд нэг яаравчлуулаад ямар нэгэн баяр ёслолын өмнө нэг ийм гэрээ сойрхон батлуулдаг. Тэгээ цөөнхтөө бүр үл хүндэтгэж байгаа. Бид нар энэ Монгол улсын их хурл дээр сууж байгаа цөөнхийн гишүүд. Тэрнээс биш ардын намын бүлэг дээр ч юм уу хурл дээр нь суугаагүй. Ягаад ингэж асуулт асуухаар за энэ бол зээлийн хэлцээр биш, хөрөнгө оруулалтын гэрээ биш. Тэгээ энэ бол Евразийн эдийн засгийн холбооны төр хэлцээр буюу 5 оронтой худалдааны боломж нээх асуудлыг л хилцэж байгаа маа. Тэгээ тэрнээс биш би ямар нэгэн байдлаар их хурлын гишүүдийн энэ бүрийн ирэхэд алдаагүй. Гэхдээ 5 улсын парламент хилцэж байна гэдэг бол өөрөө дэлхийн данхинд энэ 5 улсын хүрээнд энэ асуудал ярилцж байгаа учраас бид нар илүү мэдээлэлтэй, шинжлэх ухаанд суурилсан, тооцоотой ярилцаад олон нийтэд зөв ойлголт өгөөд за их хурл өөрөө одоо эцлээд энэ одоо төр хэлцээрийг батлах эсгээ шийднэ. Одоо энэ төр хэлцээрийг байгуулах гэж үе үеийн засгийн газар хичээж ажилласан юм байна лээ. Үе үеийн засгийн газар. Тэгээд бүтээгдэхүүнээ харилцсан одоо буулт хийгээд тохироод өмнө нь хоёр намын бүлэг дээр Гандүмэр сайдын үед бас бид нар оруулаад тэгээд нэлээ одоо гишүүдийн санал шүүмжүүд гараад үүнийхэн дагуу эдийн засгийн хөгжлийн яам ажиллаад нэлээ олон бараа бүтээгдэхүүнийг хасуулсан юм байл. Хамгийн сүүлд тэр тамхитай холбоотой асуудал дээр их хурлын тогтоол гаргаа албажуулаад явъя. Онцгойгоо нэмэгдүүлээд зах зээлээ хамгаалъя гэж шийдсэн байна. За мэдээж нөгөө айлын талын бараа бүтээгдэхүүний жигсаалтан тэр түрүү ярьсан онгоцны түсч тэр дизель түсч тэр манай үдэ аж ахуйн салбарын гол одоо түүхэд болоод байгаа тэр малын тэжээл бордоо бүгдээрээ багтж байгаа нь өөрөө дотоодын зах зээлтэй бас одоо дотоодод одоо жишээ нь дизелийн түлшний үн буурах ч юм уу нөхцлөөр бүрдэнэ. Дээрээс нь түрүү инх хоёр сайд хэлжсэн тэр инфляц тооцдог саксны бүтээгдэхүүнд байгаа 42 бүтээгдэхүүн үн бууруул одоо нөхцөл дээрднэ гэдэг. Тийм учраас мөнх ойсгалан гишүүн бас үүнийг зөөр хүлээж авахыг хүсье. Тэгээ би бол
их хурлын гишүүдийн мэдээж та бүхний өөрсдийн ч одоо үзэл бодол итгэл үнэмшил гол нь бид нар нийгэмд ч олон нийтэд ч бай тэр олон улсад ч бай энэ хэлэлцээрийг илүү үндэслэлтэй шинжлэх ухааны байдлаар явуулаад өгвөл эцлээд одоо шийдэхэд бас их том дөхөн болноо. Гишүүдэд болоод нийгэм олон нийт зөв ойлголт өгөх мэтгэлцээнийг өрнүүлье гэж ингэж үзэж байна. Хөдөө аж ахуйн салбар малчид манай томоохон одоо махны компаниуд, арьс ширний компаниуд гэдэг олон компаниуд экспорт хийхэд дэм болох зорилгоор л ингэж хилцээр явж байгаа шүү гэдгийг за та бүхэнд хэлье. За мөнх хойслон гишүүний асуулт тэг бэлтгэл ажил хэр хангасан бэ? За махан дээр тэр нэг логистик төвүүд байгуулах асуудлууд байна. Арьс ширэн дээр ямар бэлтгэл ажил хангасан харьцангуй бас нэг энх хоёр сайд өөрөө хөдөө аж ахуйн сайд байсан учраас бэлтгэл ажил дээр бол харин одоо яг ирчлээ. Тэг би бас арай үр дүн гарна гэж үзээд байгаа шүү дээ. Энх хоёр сайд өнгөрсөн 3 жил бид нар ерөөсөө яг энийг л зорж бэлдсэн. Зах зээлээ тэлэх, үйлдвэрлэлээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх. Экспортлж манай хөдөө аж ахуйн салбар болсон, үйлдвэрлэл болсон. Нэг зүйл. Махан дээр ихэд бид 300 сая доллараас буух болчлоо. Олон жил ярьсан, 30 жил ярьсан шүү. Нэг 10-20 саяас гэтэрчдэг. Ингээд зорио тэмүүлээд олон улсын стандарт нь аваад тоног төхөөрөм шинжилгээ төнгөлтөд дэмжлэг үзүүлсэн. Махны экспорт 300 сая 3 жил дараалал 300 сая доллар лөө. Одоо нэг байдлаар 305 гарцаа явж байна. Төхөөд ирлээ. Тэгэнгүүт бид нар үйлдвэрийн аргаар нядалдаг арьс шир түүхийдээ болоод ирж байна. Үйлдвэрийн аргаар нядалгаанд орсон малаас гардаг арьс шир чинь гэмтэлгүй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болж эхэлж байна. Зүгээр өгөөж мал аж ахуйгаа сайжруулах ашимт мал сүргийнхаа тоог нэмэх гээд үржээ селекцийн бодлого дээр мал эмнэлгийн бодлого дээр энэ өнгөрсөн 3 жилийн парламент бол их том алхам хийсэн байхгүй мал эмнэлгийн салбарт. Вакцинжуулалт хийтэй холбоотойгоор энэ махны экспорт чинь гараад ирж байгаа юм. Бүтээгдэхүүн түүхийдийн чанар сайжирч байгаа. Тэгэхээр бидний гол зорилго зах зээлэл тэлхийн тулд сая энэ цагаалт хөтөлбөр дөнгөж 1 жил болж байна. Хурдтай ажилласан манайхан. Ноолуурын салбар бол технологийн шинжилт, угаах, савнах, эерэг сүлжиглүү технологийн шинжилт нэлээ хийсэн. Махны үйлдвэрүүд бол тэр мах боловсруулах, хөргөх, агуулгах зойрын ажлууд нэлээ явчихсан. Одоо тасралтгүй ажиллаж байгаа. Арьс ширэн дээр одоо голлох, одоо байгаа суурилагдсан үйлдвэрүүд маань нэлээд бодлогын чанарын өөрчлөлт ороод технологийн шинжилтүүдийг хийцсэн явж байна. Одоо зах зээлээр нь яг дэмжиж өгмөр байна. Энэ сэрүүн бүсийн зах зээл рүү. Ингээд саяны өнгөрсөн хугацаанд манай их хурлын та бидний хийсэн бодлогын үр дүн гарч ирж байгаа нь сая энэ жилийн одоо 3 дугаар үеийн эдийн засгийн мэдээгээр эдийн засгийн өсөлтийн 60%-ийг хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар чинь хангаад гараад ирлээ шүү дээ. Энд чинь сүүлийн жилүүд за энх хоёр сайд хариулъя. мөнх хойслон гишүүнэ одоо байгаа манай хуучнаар арьс ширний үйлдвэрийн нэгдэл түүний хариа байсан 26 үйлдвэр байсан өвөр хангаад сүүлд нэгдсэн. Энэ үйлдвэрүүд маань тэр хуучин суурилагдсан хүчин чадал байгаа юм. Дэд бүтсэн байгаа юм. Бас нэг зогсчоогүй үйл ажиллагаа яваад тодорхой боловсруулалт хийгээд байгаа юм. Тэгээд зах зээлийн нээгээд өгвөл үйлдвэрлэлээ нэмэл түүхийдээ худалдаа авалт нэмэгдээл явчих. Асуулт зах зээл. Тэр зах зээлийг л бид нар нээж байгаа юм. Сэрүүн бүсийн орнууд 200 сая хүний уламжилт манай зах зээлийг нээгээд өгөхөөр манай үйлдвэрүүд хөдөлнө. Сая энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд чинь нэлээд олон үйлдвэрүүд технологийн болон үйлдвэрлэлийн шинжилгээ хийчлээ. Тэгэхээр одоо энд нь бид нар дэмжлэг үзүүл. Манай ноосны үйлдвэрийн нэгдлийнх нь шинжилүүд хийцэн. Ноос, хэвс, даавуу, ноолуур, эрмэл, угаах, сүлжиг, самнах гээд одоо зах зээлийн хэлээд байх хэрэгтэй. Тэгээд эдгэртээ боломж олгоод бүгдээрээ дэмжиж өгье л гэж.